Сайн байцгаана уу? Эрдэнэ Полигоны коллежид 5 морил. Намайг Баатарчил өнөөгт төлөг гэдэг Гагнарын төвнгээс суралцагч. Манай сургууль нь 1955 оноос өдөг хүртэл сургууль үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулж байна. Өнөөдөр манай сургууль дээр ийм хөөрхөн охин танилцахаар хүрэлцэн ирсэн байна. Хин гэдэг лээ? Сайн байцгаана, намайг Бодонсон гэдэг. Би Эрдэнэ Политехник коллежтэй танилцахаар ирсэн байна. За би Хабаганг руу говьж байна. За манай сургууль нь бус сургуулиудтай адилхан 12 дугаар анги төгссөн гэрчлэгээ болон мэрэгжлийн үнэмлэх олгодог. За сурагчид маань ээшээ өгөө дээшингээ их сургуулиудад мэрэгчлэр суралцах бүрэн боломжтой. Бас Солонгос, Хятад, Орос руу тэтгэврээр суралцах бүрэн боломжтой. За энэ бол манай анги ийм хөөрхөн охтуудтай. За тийм бид нар одоогоор офисын програм болон Photoshop зэргийг үзээд явж байгаа. Сайн уу, дахиад толгойн. За би одоо Гагнар хичээлд орох гэж хувцас амсан байна. Энэ одоо манай Гагнар хичээлд орж ийн. Би одоо хичээлд орох гэж яг хоцорлоо. Гагнарын ангийн маань сонгосон суралцагчид аргон гагнуур, хагас автомат гагнуур, цахилгаан гагнуур, палазн, хийгээр зүсэх огтлох гэсэн нэгжүүдээр суралцдаг байгаа. Өнөөдрийн маань хичээлээр хагас автоматаар босоо байрлалд гагнах хичээлийг үзнэ. Хагас автоматаар явахдаа голын хөдөлгөөнийг хурдан хоёр тал дээр барилттай явдаг байх шүү дээ. За манай сүүний анги нь 2018 онд нэгдсэн. Одоо энэ ард болохоор хүүхэд бүр сүү хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд сүү хийж байгаа. Сүүний анги нэгдснээрээ тараг, ариутгсан сүү, зөөхий, түүхий сүүний эдэм, шар сүүний цэлцгнүүр, шар сүүний чихэр бүтээгдэхүүнийг оюутнуудтайгаа хийдэг байгаа. Ерөнхий боловсролын сургуулиуд 3 өдөр, Нарлаг, Цэцэрлэг, Политехник коллежийн хүүхдүүдэд 4 өдөр өгдөг гэсэн үг. За өдрийн минь байна. За манай байр нь өглөө 6:30. Тэгээ өдөр 1 аматар. За манай байр нь өдөрт 3-аар хаалгадаг. Өглөө 6:30, өдөр 1, орой 6. Тэгээ өдрөдөртөө өөр хаалгадаг гоё байдаг. Одоо би чамд болохоор манай сургуулийн автомашин техниктэй холбоотой ангиудыг танилцуулна. Энэ талд нь болохоор уул уурхай машин механизм анги, энэ талд нь болохоор автосрын анги. Чи аль нь руу төрүүлэх юм бэ? Аль нь ч бас явах вэ? За манай механизм тээврэгс механизм засвар үйлчлэгийн мэргэжлэр 1 жил болон 3 жилийн нийт 69 сурвалжлагч одоо яг одоогийн байдлаар суралцж байна. За 3 жилийн сурвалжлагчдаас маань одоо 26 он төгсөгчдөөс 3 төгсөгч маань Монис компанид урилгаар ажиллахаар одоо яг ажлын байранд бэлэн болсон байна. За манай төгсөгчдөөс 2 төгсөгч маань яг засварын газар нэгээд өөрсөндөө аж ахуйн нэгж байгууллага явуулж байна. За CRD буюу дижитал хөтөлбөрөөр дагаж нэг нь явуулж байна. Нэг маань нэг төгсөгч маань гадаад тариалангийн чиглэлээр буюу одоо яг механиксэн тээврийн хэслийн засвар үйлчлэгийн талаараас яг өөрөөсөө ажлын байр бий болгоцсон явж байна. Манай сургуулийн суралцагчид уул уурхайн компаниуд дээр дадлага хийдэг. Тэгээд сургуулаа төгссөний дараа дадлага хийсэн компаниуд дээр очиж ажлын гараагаа эхэлдэг нь манай сургуулийн давуу тал юм байна. Бид одоо мал амтны эмнэлэг ангид орж ирэх хичээлийн үндэстэй нэг жил амар сонирхолтой орд юм байна. Тийм нэг л тайм. За мал амтны эмнэлэг зөө мэргэжлэр манай сургууль 2024 оны намраас эсэлтэй авч
эхэлсэн одоо энд байгаа сурагчид бол 2 дугаар курсын сурагчид. За эдгээр хүүхдүүд маань үндсэндээ төгсөж гараад хүншүүлж үзэх юм бол сувилагчийн ур чадвараар төгснө гэсэн үг. За танилцуулга дадлага маань сурагчдын хувьд гэх юм бол аялал давхар хослсон хөтөлбөртэй байсан учраас сэтгэл ханамж маш өндөр. Дээрээс нь дадлагын орчин нөхцөл маш сайтай учраас хүүхдүүдийн хувьд бол маш сонирхолтой байсан. За энэ бол миний амьдрал дөрөв. За манай байрны хүүхдүүдийн цаг болохоор өглөө цайндаа орно, хичээлдээ явна, өдрийн цайндаа орно. За тэгээд давтлагандаа явах нь яваад, дадлагыг нэгээд. За тэгээд орой хоолнд орчод бид гарч тоглодог одоо сакс уйлвал, тэгээд гитар гарч дуулахын дуулаад тэгээд оройн тоонд орж ирээд тоонд тоогоо өгчөөд амарцгаад ч юм дөө. За хоёулын өнөөдржингөө манай сургуультай танилцлаа. Чамд ямар сэтгэл төрсөн бэ? Мөн төсөөлжсэнээс ямар байсан бэ? Төсөөлжснээс хав ил байсан. Тэгээд яг өөрийн биеэр орж үзээд байх аягүй сонирхолтой байлаа. Чи тэгвэл манай сургуульд ирж сурмаар санагдаж байна уу? Санагдаж байна. Ямар мэргэжлэр? Мал амтны мэргэжлээ. За тэгвэл чамайг ирж сурвал манай сургууль нээлттэй гаш шүү. Ингээд ирж сургуультай маань танилцсан баярлалаа. Баярлалаа. Миний нэг өдөр ингэж өнгөрдөг. Миний нэг өдөртөө хамт байсан баярлаа. Эрдэнэ Политехник коллеж зөв төлөвшөл өндөр чадамж. Баярлалаа. За ингээд сургуулаа танилцуулах бичлэг маань энэ үрээ дуусж байна. Бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Эрдэнэ Политехник коллеж зөв төлөвшөл өндөр чадамж.